Дорооны хүчний ерөнхий Импакт командлагч хийсэн юм байна тийм үү? Дорооны хүчний ерөнхий командлагч тэр нөгөө Мадяр гээд уг нь жинхэнэ нэр нь бол Роберт Броди. Тэгээд одоо нөгөө нэг юу нөгөө нэр нь Мадяр гэд манайхан Мадяраар нь мэддэг. Тэрний аюу хөөрхөн ярилцлага биш. Одоо тэр нөгөө нэг НАТОгийн улсуудын цэргийн командлагч нарын өмнө Виспаден гэдэг хотод хийсэн цэргийн хурал дээр хийсэн үгийг би өнөөдөр ярьж өгье гэж бодсон. Тэр айгүй сонирхолтой ярилцлага болсон. Тэр тэгээд яг нөгөө нэг их актер нэгэнтээ нөгөө нэг юун дээгүүр хэвлэл мэдээллүүдээр гарцсан тийм юмнуудыг бол нэг шаардлага байх гэж бодлоо. Ерөнхийдөө энэ 7 хоногт Оросууд нөгөө террорист ажиллагаа хийдгээрэл хийж тэр чигээр өчигдөр юуны Харьковт бүр шин бөмбөгөө агаарын бөмбөгөө өдрийн цагаар туршсан шүү дээ эдгээр Оросууд чинь. Айгүй олон хүн бас амь өргөцсөн шархацсан байна. За Одесса хотод манай монголчууд сайн мэдэндээ Перевоз гээд Одессын баг дэлхийд алдартай тийм зах байдیں۔ Тэгтээ яг нэг захал яг одооны хэллэгээр л захал болохоос тэр чинь нөгөө дээр үеийн бүр ЮНЕСКО бичигдсэн. Тэрлүүн бөмбөг хайсан гих мэтчлэнгээр нөгөө л Херсон оны төвөвт ч гэдэг юм уу нөгөө л одоо юу гэдэг их сургууль, мургуул, эмнэлгийн байрлал ингээл тэрлүүгээ бууддаг террорист ажиллагаа нь бол явагдсан хэвээрээ. Украинад болохтой зэрэг гол төлөв энэ 7 хоногт нөгөө төмөр замын зангилаануудыг нэлээх ясч гисэн нэлээх цохил төмөр замын зангилаанууд тэгээд тэр өчигдөр Сочид юуны нефть боловсруулах үйлдвэр юм уу эсвэл юу ч юм дээ тэр нь одоо зөвхөн юу юм нефть боловсруулах үйлдвэр хаа тэнд нэг том цохилт өгч харагдана лээ. Химийн 2 үйлдвэрт хүн цохилт өгч харагдана лээ. Тэгээд ингээд хоёр талаасаа бол нөгөө цохилт өгдөг хэвээрэл байна. 7 хоног жонгол ерөөс альж тал нь зогсоогүй. За энэ 7 хоногт нөгөө юуны Стамбулын 3 дахь дээд хэмжээний уулзалт гэж нэг уулзалт болсон. Украин чи нөгөө би түрүүчийн 7 хоногт хэлжсэн засгийн газраа ингээд шинэ засгийн газрын тэргүүн нэмэгтэй хүн болсон маа. Тэгээд нөгөө Батлангамбалхын сайд исэн Өмеров нь сая тэр чинь нөгөө эхний 2 хэлэлцээг удирдах явсан. Одоо 3 дахь бас удирдсан. Тэр энэ дээр бол тэр гал маал зогсоох ямар ч асуудал шийдэгдэг. Гол нь энэ яригдж байгаа юмд нь олзлогцдыг солихол энэ дээр нэлээд тохиролцож байгаа юм билий. Нийтдээ одоо Стамбулын хэлэлцээнээс хойш сая 9 дэх нь 2-3 хоногийн өмнө болсон. Тэгээ нийтдээ 1000 гаруй хүн сулсан. Ер нь бол 2000 гаруй хүний тоо гараад байгаа. Тэгээ одоо нэг 1200 хүний яригдаад ил 1200 хүн солих. Оросууд болохтой зэрэг Украины энгийн иргэдийг нөгөө цэргийнхнэр солих хүсэл тавьсан. Тэгээд Зеленский Украины талд зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл энгийн иргэд ч юм бол нөгөө цэргийн олзлогцод биш учраас тэднийг зөвөр л тавьж явуулах хэрэгтэй гэсэн ийм хандлага чиглэл өгсөн ба. Тэгээд Оросуудын санал тавьсан гол юм нэг юу гэлээ богино хугацаанд галаан төр зогсоогоо тэгээд нөгөө амир өгцсөн хүмүүсийн цогцсон могцыг цуглуулах шархацсан хүмүүсээ авах гэсэн тийм нэг сонирхолтой санал тавьсан байлаа. Мэдээж Украинууд зөвшөөрөхгүй шүү дээ тийм баларсан гэж байсан. Тэгээд Украинууд болохоор Путин Зеленский хоёрын уулзалтын тухай ярилцсан чинь тэр нөгөө Оросын талын төлөөлөгчийн тэргүүн энэ их одоо хол тийм одоо энэ тухай ярих арай болоог байна гэж хэлсэн билээ. Гэхдээ Зеленскийгийн ярилцлаган дээр бол бас Оросын тал дээд хэмжээний уулзалт хүсэлт бол тавьсан гэдэг жилээ. Тэгээд ямар ч байсан би бол ерөөсөө яахгүй тий татгалцахгүй би бол уулзыг уулзнаа л гэсэн билээ. Биеэрээ уулзна гэд. Би бол ерөөсөө энд татгалцах юм байхгүй харин ч одоо тийг яал гэж хэлсэн билээ. За нэг ийм юм болсон байна. Тэгээд нөгөө Армштайн уулзалт болсон. За тэн дээр ч нөгөө дээр үе шиг одоо нөгөө нэг зэвсэгнүүдээ тэгсэн гэд хэлээд идгээ болцсон байлээ. Ерөнхийдөө тийм тийм тусламж өглөөл гэсэн байлээ. Харин өнөөдөр өглөөний мэдээгээр нөгөө нэг Петрот нь ямар ч байсан Украинаас Германаас ирэх ёстой Петрот нь ямар ч байсан
нэг нь л ав эрдсэн сурагтай бай. Тэр юм ба. За тэгээд ерөнхийлөгчийнх нь нэг өчигдөр хэвлэлийн төлөөлөгчтэйгээ уулзсан маа. Тэгээд тэрэн дээр яг саяын асуудлууд яригдсан. Би бол нөгөө Путинтэй ерөөсөө өөрөө биечлэн уулзмаар байна гэсэн. Гэтэ Оросын тал санал гаргасан л юм шиг байл шүү дээ. Өөрсдөө л Украины тал гаргасан гэж гүрээгээд авахаас. За тэгээд энгийн иргэдийг бол бид нэр ерөөсөө солихгүй. Ягаад гэвэл энгийн иргэд бол онцлогцод биш ээ. Тэгээ зүгээр суллах ёстой. Тэгээд бид нэр ингээд нөгөө одоохондоо тийм нэг арай өвөрмөц маягаар тэр хүмүүсийг суллуулах юм ажиллагаа явуулж байна гэж хэлсэн. За тэгээ ерөнхийдөө Украин чинь 10 Петрод одоо хүсэл тавьсан байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс ямар ч байсан Германаас 2, Норвегиас 1 нь бол одоо албан ёсоор баталгаажсан. Авах нь бол ойлгомжтой болсон юм байна. Нэг нь ирцэн гэдээ өнөөдөр ярьж байна. За Трамптай Америкийн нэгдсэн улсад дрон одоо зарах тэгээ Трамп одоо худалдаж авах юм тохиргоо хийгдсэн гэж ярьсан. За дараа нь фронтын талаар ярьсан байгаа. Би фронтын талаар ч гэсэн их актер ярьж чадахгүй. Яагаад гэвэл Оросуудын хувьд мэдээж Сумын одоо сонирхол Сум, Покровск тэгээд одоо хамгийн их сонирхож байгаа Днепр мужи. Яагаад гэвэл нөгөө Днепр мужийн юуны Донбасс мужийн хил дээр байгаа шүү дээ эдгээр чинь. Тэгээ одоо нэг хэсэндээ хэрвээ Днепр мужийн одоо ямар нэгэн тосгон руу орох юм бол одоо эдгээр чинь нэг хэсэндээ бид нар Донбасс мужийг эзэллээ гэж зарлах гад гүрийгээд байгаа тийм үү. Тэгэхээр тэр одоо хамгийн сонирхол татсан энэ хэсэг байна. За Сумд болон Украинууд харин арай илүү байгааг гэж ойлгож байна. Өнөөдөр ихэд тэр нөгөө нэг юу гэсэн Кондратиков гээд тэрийг бүрэн чөлөөллөө гэж гарч ирсэн. Тэгээд өнөөдөр тэр Юнакивка, Яблонивка гээд 2 газар руу Украинууд орж ийн гэж ярьж байгаа шиг байлээ. Яагаад гэвэл тэр нэг тосгон 50-50-тай 50% нь Оросоо 50% нь Украинууд байгаа гэсэн. Тэр жишээлтэй. Покровск бол мэдээж маш их хэцүү байгаа гэсэн. За энийг бол мэдээж манайхаа өөрсдөө уншаад харж байгаа. Одоо хамгийн хүнд фронт болохоор Покровск. Хоёр талаас нь бол нэлээд шахаад ороод ирсэн байна. Тэгээ гол нөгөө нэг хүргэлт яадаг логистик нь бол өмнөдөө одоохондоо нэг учиргүй эзлэгдээгүй ч гэсэн ер нь эдгээр чинь нөгөө гол нь ингэдэм юм байна л да. Ямар нэгэн хот эзлэн, ямар нэгэн тосгон эзлэн гэдэг чинь дараагийн хот руу одоо нөгөө дрон хөөргөх одоо километр нь ойртчихдээ юм байна. Тэгэхээр одоо жишээлбэл нэг тосгон эзэллээ гэхэд тэрний дараагийн хот руу бараг ингээд дроны одоо галын шугамтай болчихж байгаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэ рүү ерөнхийдөө Покровскийн хоёр талаас нэлийн шургуу ороод ирсэн баа. Тэгэхээр ер нь бол Покровскийн ойролцоо жижиг тосгонуудыг өнөөдөр нүүлгэн шилжүүлэлт хийж ийн лээ. Тэгэхээр ер нь бол нэлийн эвгүй байгаа гэсэн үг. За Константиновк нь харин харьсангуй арай гайгүй харагдчихжээ. Бусад фронтууд бол нэг их тийм актер өөрчлөлт гараагүй л байна. Нөгөө л байдгаараа л байна. За ийм ба фронтор. За тэгээд тэрийг ч гэсэн хин Зеленский өөрөө хэлсэн байлээ. Гэтээ нөгөө нэг бүр айгүй том ингээд далай руу фронт руу бүр ингээд цөмрөөд ороод тийм том хот эзэллээ гэсэн юм бол одоохондоо гараагүй. За энэ тухай ингээд яриад өнгөрсөн. За дараа Сирский бас энэ 7 хоногт Вашингтон Пост-д ярилцлага өгсөн. Тэрэн дээр гол нь нөгөө нэг яг Украинд ямар зэвсэг одоо илүү шаардлагатай байгаа вэ? Яагаад гэдэг талаар ярьсан ба. За тэгээд жишээлбэл одоо Атакамс тэр Таурус энтер болохтон зэрэг энэний одоо хязгаарлалтгүйгээр хангахыг уриалсан тэр Сирский. Яагаад гэвэл эдгээр чи одоо нөгөө нэг яа барууны зүсгээр тэдэн километрт явж болохгүй гэсэн хязгаарлалт одоо хүртэл авахгүй байгаа даа шүү дээ. Тэгтээ зэрэг Оросын нөгөө цэргийн дэд бүтцүүдэд зохиолд өгөх боломжгүй тийм байгаа даа. Тэгэхээр тэр хиний Сирскигийн гол хүсэлт бол хязгаарлалт аваад өгөөч л гэдэг ах шиг байна лээ. За тэгээд өөрөө нөгөө өнгөрсөн зуны одоо байдал маш их хүнд байсан тухай ингээд тиймэрхүү юмуд ярьсан баа. Тэгээд Курскийн нөгөө нэг одоо аргагүй эрхэнд Курск руу орсон. Яагаад гэвэл нөгөө бусад фронтуудаас хөнгөлөхийн тулд гэдгийг ярьсан баа. Тэгээд Курскийн одоо юунд бол 80,000 цэргийн одоо сэргийн хохирлолтой тийм би энэ дэр нөгөө ам алдсан, шархацсан, алга болсон гэх бүгдээрээ нийлээд орд юм байна. Тийм хохирлолтой байгаа гэж хэлсэн. За хойд Солонгосын цэргүүд одоо хондоо Курск руу орж ирээгүй гэж хэлсэн. За ийм
тухай ярилцлага болсон ба. Тэгээд бүр ингээд нарийн орчуулах юм бол зөндөө юмнууд байгаа. За энэ 7 хоногийн хамгийн актер нөгөө шуган дэгдээсэн юмнууд чинь бол сая нөгөө одоогоороо болж байгаа Украины нөгөө чагсаалууд тий. Украинд одоо 2 өдөр дараалсан чагсаал болж байгаа. Өнөө өдөр орой яах юм бол доо мэдэхгүй. За энийг бий вэжтэй жоохон ингээд энэнийг тайлбарлах гэхээр жоохон урагшаагаан тайлбарлах эсвэл аргагүй болчиход идэв. Яг гэвэл Оросууд энийг ч одоо ашиглаад ерөөсөө өчигдөр уржигдаараас хойш Оросын бүх хэвлэл мэдээлэл телевизээр Украинууд наад нөгөө Зеленскигээ одоо ерөөсөө авч хай Украинууд сайн байна жагсцгаа гэл ингээд ил тээ. Чагсараа максараа гэл ингээд одоо дундуур нь бүр өчигдөр нүдний шилтэй масктай нөгөө нэг Тэтүшкийн энэ төр бас ороод ирсэн байл. Украины дараагийн Майдан эхлэх гэж байна энэ төр гээд бөөн шууган болсон байна л. Тэгэхээр Украинууд угаасаа би зөндөө олон ярьж исэн миний яриа тий дэлгүүрийн кастн дээр 3 хүн байгаад нэг хүн сууж ивэл Украинд орлоод босоод ирдэг. Ер нь бол айгу тийм хурц айгу актер хүмүүс ер нь бол дууга байна гэж байдгүй. Тий айгу өөр характертай юм. Жишээлбэл одоо өнөөдөр би нэг твит оруулсан маа тий Оросууд сая ингээл бүтэн 7 хоног Оросуудын онгоц саадж штэ Украины дронууд тий. Тэгэхээр чи Украин Оросуудыг ингээд ярьж байгаа юм дандаа одоо тэгээд бидний л хувь заяа юм да тий. Эсвэл одоо тэгэл бид нар чи одоо агуу улсууд ийм зөндөөл ийм юмнууд үзчихсэн төвчгөл хэрэгтэй гэж гэдэг юм уу тий. Одоо бид нар бидний өмнөөс юу ч хийх вүлээ дээ. Бид нар ямар шийдэх вштэй гэж юм уу да. Оросууд дандаа тэгж хариулж байгаа. Бүхэл бүтэн 7-8 хоног онгоцсон диско хахтал тэгж хариулна тий. Украинууд бол үгүй. Украинууд бол өнөөдөр онгоц саадах юм уу? Саацсан бол айгүй маргааш өдөр нь нөгөө нисхийн төвийн даргын үүдэн дээр зогсож байдаг тийм сонирхолтой хүмүүс. Тэгэхээр дайм болж байгаа ч гэсэн эднэр энэ нөгөө нэг жагсаал цуглаан юмнуудаа болж байгаа. Гэхдээ яг одоо цагт бол энэ жагсаал цуглаан бол мэдээж яг нүдээ олсон биш гэж одоо бүхэл хүмүүс хэлж байна. За энэ ямар учиртай гэвэл 14 онд нөгөө л Янукович, нөгөө л Порошенко эдэртэй л холбоотой. 14 оны өмнө тэр Янукович ерөнхийлөгч байхдаа Украины авилгалтай тэмцэх газар гэдгийг устгацсан байхгүй юу? Одоо тэгээ нөгөө авилгалтай тэмцэх газар гэдгийг л Набу гэдэг чинь одоо манайхаар бол авилгалтай тэмцэх газар байгаа юм. САП гэдэг нь болохоор авилгалтай тэмцэх газрын одоо прокурорын албагч гэдэг юм уу юу гэдэг юм те тий. Ийм хоёр байгууллага хуучин байсан уг нь. Тэгээд Янукович юу тэрийг устгацсан. За тэгээ байжсэн нөгөө нэг Порошенко ерөнхийлөгч болсны дараа Европын холбоонд визгүйс орчихгой заавалчгүй одоо тэр нөгөө нэг хамааралгүйгээр авилгатай тэмцэх газар гэдэг чинь хэний ч одоо нөгөө нэг хамааралгүй өөрсдөө бие дааж ажиллах байгууллага гэдэг үүднээс ингээд шинээр Набу САП гэд байгуулагдсан. За энэ олон 10 жилийн хугацаанд үр дүнтэй байсан үгүй худлаа. Яагаад гэвэл авилгатай тэмцэх газар ерөөсөө ингээл баахан авилгал коррупци гэлэгддэг. Тэрийг ингээд илрүүлээд. Тэгэл ерөөсөө шоронд хийцэн барьцсан юм ерөөсөө байдаггүй. Тэгээд нэг тиймэрхүү сонин ажиллаад идэг байсан. За бүр 0 байсан үгүй бас үгүй тий бас айгу том хэрэгүүдийг авилгатай тэмцэх газраас гэдэг шиг нөгөө манайхаар монголоор орчуулж байгаа. Том хэрэгүүд илэрж исэн. За одоо тэр читэл тэр нөгөө нэг Коломойский гэдэг олигарх нь одоо хүртэл шоронд сууж илвэ. Ингээл нэг юм байгаад идэв гэсэн. Тэмцээд байгаа юм шиг 50% тий. Тэмцээд байгаа юм шиг гүйч юм шиг. Гэхдээ хэний ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл Украины ерөнхий прокурор ерөнхийлөгч гэдэг хин нэгэн хүн одоо нөлөөлдөггүй байсан. За ингээд байж исэн чинь саяхан 3-4 хоногийн өмнө одоо яг энэ жагсаал болохын өмнө хүн Украины аюулгүй байдлын газар авилгалтай тэмцэх газрын дотроос 2 хүнийг баривчилсан. Тэр хоёр нь ямар учиртай байсан гэвэл нэг нь одоо нөгөө нэг аав нь Оросд амьдардаг бүр Оросын иргэнжилүү. Тэгээд бизнестэй. Тэгээд нөгөө авилгатай тэмцэх газар гэдэг чинь одоо маш их нууц одоо мэдээллүүдийг мэддэм биш үү тийм ээ. Тэгэхээр чин одоо тэрийг ашиглаад одоо аавынхаа бизнес тусалсан гэдэг юм уу та тий. За нөгөөх нь бол бараг тагнуул байсан байх. Оросын нөгөө нэг тагнуул байх магадaltaй гэд ингээд 2 хүн бариад бужигнаа явуулсан байхгүй юу. За тэрний дараа энэ авилгалтай тэмцэх газрыг ерөөсөө
одоо нөгөө нэг гэсэндээ юу гэж үзсэн гэвэл дотор талд нь Оросын талыг баримтлагч одоо Оросын агентууд одоо энэ хоёр байгууллагт маш ихээр шигсэн байна гэдэг мэдээллийг хийсэн байхгүй. За ингээд нөгөө энэ хоёрыг чинь юу яагаад бүр одоо миний санаа нь би ойлгохдоо ингэж ойлгосон. Ерөөсөө бүр мөсөн устгаад тэгээд шинээр байгуулах байсан болов гэж бодсон. Гэвч нөгөө нэг одоо яг энэ дайны үед чинь бүх хүмүүсийн одоо сэтгэхгүй чинь Украины дотор талаас ч Украины одоо нөгөө сөрөг хүчнийхэн ажиллаж байгаа. Украины сөрөг хүчнийхэн гэдэг чинь нэгсэндээ Порошенко, Кличко тэгэл бас нөгөө хуучин Медведчукийн намынхан чинь нэрээ зүсээ хувилгаад өөр ном руу орцсон явж байгаа шүү дээ одоо. Тий одоо тэр слоганаар гэдэг нам дотор ч гэсэн явж байгаа. Аль нам зүсээ хувилгаад орчдөг. Ер нь бол тэр нөгөө Оросын талыг баримталж исэн хүмүүс гэдэг юм уу эсвэл хүмүүс ч ер нь ингээд зүсээ хувилгаал өөр ном руу орчдөг. Одоо жишээл ардчилсан ном руу орчдөг шиг яг л тэрнтэй ч адилхан. Гэв гэнтээ ерөөсөө нөгөөдхий чинь одоо тэр нөгөө нэг бараг л би ойлгохдоо өнөөдрийн тэр ерөнхийлөгчийн яриаг сонсож байхад бараг ерөнхийлөгч ч гэсэн тэр нарийн одоо яг мэдээлэлгүй байсан болов гэж бодсон. За тэгээд нөгөөдхий чинь баталж чинь үстэй тий. Тэгэхээр чинь одоо нөгөө нэг өсөндөө хамааралгүй хинт ч хамааралгүй байсан авилгатай тэмцэх газрыг устгах гэлээгээд залуучууд гадаа чагсаад эхэлсэн байхгүй. За тэр чагсаад эхлэнгүүт нь дундуур чинь нөгөө нэг хар муургүй гэж юм байдаг шүү дээ тий. Хар муур гүйчж байгаа байхгүй. Украины дотроос, Украины гаднаас ч. За тэгжээдл чинь Америкийн, Европын холбооны одоо жишээл Америкийн нэг сенатор хүүхэн байгаа тий. Украиныг үзэн яддаг. Украинд мөнгө өгч хэрэггүй, зэвсэг өгч хэрэггүй гэдэг хүүхэнд гихтэл бичээд эхэлж байгаа. За Европын холбооноос хэд ч гэдэг юм. Ингэнгүүт ерөөсөө хоёр гадна дотор талаасаа ингээл ерөөсөө нөгөө Зеленскийг авах одоо хаях ажиллагаа эхэлчихэж. Нэгсэндээ ийм нөгөө жижигхэн цог хаянгууд гал болгочихж байгаа гэсэн. За тэгээд ямар арга хэмжээ авсан бэ гэвэл тэр Украины юуны аюулгүй байдлын дарга тэргүүн Малюкийн яриаг бас та нар сонссон байх. Аюулгүй байдлын дарга нь юу гэж хэлсэн гэвэл сүүлийн үед одоо жишээлбэл ганцхан жишээ дурдсан. Тэр бол аюулгүй сонирхолтой жишээ дурдсан. Украины юуны үндэсний цагдаагийн одоо эдгээр чинь нөгөө нэг цагдаагийн газар шинжилээд үндэсний гов харьдаг гэдэг. Тэрний тэргүүн нь одоо Украинд аюулгүй тийм одоо маш их тийм честний гэхээр маш их үнэн шудраг одоо маш их сайн генерал байд юм байна. За тэднэр нь энэ бол өнөөдөр болсон хэрэг биш үү? Төрөвчийнх нь. Яагаад энэ аюулгүй байдлынхан энэ Набу САП хоёрыг одоо юу яаж эхэлсэн бэ гэж яагаад шалгаж эхэлсэн бэ гэсэн үг. Яагаад шалгаж эхэлсэн бэ гэвэл тэр үндэсний гвардийн тэргүүн нь одоо ерөөсөн цэргийнхний дунд цагдаагийнхны дунд маш их нэр хүндтэй хүн байд юм. Тэр нь бол одоо яг нөгөө Донбасс чиглэлд одоо нөгөө яг одоо фронтын халуун шугам дээр байгаа гэсэн. Гэв гэнтхэн Набугаас одоо авилгатай тэмцэх газраас гэрт нь шалгалт хийж эхэлсэн юм. Одоо нэгсэндээ авилга авсан гэдэг хэрэгээр гэрт нь одоо гів гэнтхэн шалгалт хийсэн. Тэгэнгүүт чинь нөгөө нэг цагдаагийнхны дунд одоо үл ойлголцох явдал гарч ирсэн байна. Өөрийнхөө даргыг үнэн шудрах гэж бодож одоо худлаа шахаа болилдоо чи гаруул яасан бэ? Тэгээд тэр хиний Малюкийн яриаг сонсороо за би орчуулгыг тавьчих болно. Ягаад гэвэл би нөгөө нэг X дээр цэнхэр тэмдгээ авахулсан чи урт нөгөө юм энэ тэр юунууд орчуулж чадхаа болсон. Тэгээд тэр хүнийг янгууд нөгөө цагдаагийнхны дунд үл ойлголцох байдал гараад баг худалчин зэвсгээ хаяад ирэх гээд тий баг нөгөө фронт дээр зэвсгээ хаяад ирэх гээд шуугаад эхэлсэн гэж. Тэгээ нэг өсөндөө тийм нөгөө нэг үнэнч шудраг тийм юунуудыг тэр юу командируудыг одоо авилгалаар дамжуулж авч хаях гэсэн ийм тусгай ажиллагаа явагдсан гэж үздсэн бэ. Тэгээд энэс болоод ийм бөөн шууган болчиход байж байна. За одоо юу болж байгаа гэвэл ерөнхийлөгч нь өөрийнхөө одоо хуулийг боловсруулад энэ
юунуудын бүр нөгөө юуг нь өөрчлөөд тий. Гэтэ нөгөө нэг Украины ерөнхий прокурорын мэдэлд ерөөсөө очихгүйгээр бие даасан хэлбрээр нь гэхдээ тэр авилгалтай тэмцэх газар болон тэр САП-д ажилладаг хүмүүсийг нөгөө маш их одоо жишээлбэл арга гэр нь аль нэгэн хүн нь Оросд амьдардаг бол маш их одоо өндөр шалгуураар ажиллаж авдаг. Тэгээд хагас жил болгоно тэр одоо тэнд ажилладаг хүмүүсийг өөрсдийн шалгадаг тийм тогтолцоотойгоор тэгтээ ямар ч нөгөө ерөнхий прокурор ч байсан, ерөнхийлөгч ч байсан хин ч гэсэн ажилд нь нөлөөлөхгүйгээр ийм шинэ хууль боловсруулад энэ сарын 31-нд радар нь оруулж байгаа. За тэгээд юу болохыг мэдэхгүй ингээд цаашаа явна. Ийм юм болсон. Тэгээд Украинууд бол мэдээж хэрэг нөгөө энэ дээр залуучууд нь чигсдгээр ажигсаад орилдгоор гудамжинд байж байгаа. Энэ харсан сойдэр яахан байгаа мэдэхгүй. Эсвэл тэр нөгөө хуулиа харж иж саяхан батлагдах чаа хуулийг харж иж болох юм уу бөөмөд цаашаа яаж өрнөхийг мэдэхгүй байна. За тэгтээ зэрэг миний энэ орчуулсан юмнууд дандаа Украины дандаа нөгөө нэг Малюкийн ярьсан юм эсвэл одоо Азовын командлагчийн ярьсан юм гэдэг ингээд дээрээс орчуулад хэлж өгсөн ба. За одоо би энэ дээр өнөөдөр тэр нөгөө нэг Мадиарын ярьсан ярилцлагыг яг ихээс нь орчуулснаа хэлээд өгье. Энэ болохтой зэрэг айгүй тийм сонирхолтой ярилцлага болсон. За ямар ярилцлага болсон бэ? Ярилцлага биш, хурал дээр үг хэлсэн гэсэн үг тий. НАТО-гийн цэргийн командлагч нарын өмнө одоо хурал дээр үг хэлсэн гэсэн. За ингээд би ерөөс яг юуг нь ч өөрчлөхгүйгээр орчуулад хэлээд өгье. Та нар өөрсдөө сонирхсан хүмүүс одоо ялангуяа итгэхгүй байгаа хүмүүс чат GPT байна, интернет байна, тийм ээ. Роберт Броди Мадиар гэсэн тэрийг Виспаден гэдэг хотод хийсэн цэргийн хурал дээр хэлсэн үггээд ороод үзээрэй. За энэ ингэж юу гэж хэлсэн гэвэл би намайг ингээд Мадиар гэж яриад л да. Энэ одоо хинбэ хин гарч ирчээд байгаа юм. Үний ярьдаг хүний чинь үгийг сонсъё л доо. Хинбэ чадах юм байлаа. буулгасан юм уу? Хаанаас дуурайд надад харагдахгүй. За бити татаараа манайхаа. Тэгээ дараа нь орж ирээд ярина үсттэй. Би энэ юу ярьж байгаа. Ярих гэхээр наа чинь ярьж чадахгүй харж байгаа. Тэгвэл худлаа яриад тэгж хичээл буухсаа болохгүй шүү. Энэ сая энэ яагаад би энэ нөгөө нэг чагсаалын тухай ярьж байгаа гэвэл энэс болоод Оросд ч гэсэн амар байна лээ. Бараг л нөгөөстэй нэг юу ч болоод байгаа юм. За тэр яг энийгээ цааш нь үргэлжлүүлээ. За юу ч хэлсэн бол намайг Украины айрамд Мадиар гэдэг нэрээр нь мэднэ. Тийм би бол Украины зэвсэг хүчний байлдааны нисгчгүй онгоцны хээрийн командлагч гэж өөрийгөө хэлсэн. За эн чинь саяхан тэр нөгөө бүр том тэргүүн командлагч болсон шүү дээ. За ингээд Путиний суртал хуулагчид намайг Оросын хамгийн их эрен сурвалжлагдж байгаа дайснуудын нэг гэж зарлж байгаа учраас би та бүхэнтэй дахин уулзна гэж амлаж чадахгүй. Тийм учраас би яг л үннийг хар цагаанаар шууд хэлж өгье гэж хэлсэн. Тийм би ерөөсөө нуухан байхгүй үнэн дээр нь хэлж өгье. За өнөөдөр би дроны цоошин 12 ангийг удирдах байна. За тэдний энэ 12 дроны ангийн 95% нь дайны өмнө энгийн иргэд, бизнесмэнүүд, тамирчид, хуульчид, дуучид, залуучууд ийм хүмүүс байнамаа. Гэвч тий одоо нэгсэндээ юу гэж хэлсэн гэвэл мэрэгжлийн хүмүүс биш ээ. Гэхдээ бид нэр Украины одоо нийт армийн зэвсэгт хүчний ердөөсөө 2% л бүрдүүлдэг. Гэсэн хэдий ч өнөөдөр бид фронт дээр 3 одоо байны нэгийг бид нэр зөвхөн устгаж байна. За ингээд 3 хоногийн дараа одоо бид нарыг тий Украинуудыг эзлэнэ гэсэн одоо Путиний дайн 3 жил хагасын дотор биднэрт юу сургасан бэ гэвэл их орон өр хүүхэд газар шороогоо хамгаалахыг сургасан. За энэ дайны төгсгөл нь харагдахгүй байгаа нь яг өнөөдрийн байдал дээр төгсгөл нь харагдахгүй байна. Хэнд ч гэсэн харахад
тодорхой байна. Та нар ч гэсэн өөрсдөө харж байна. Төгсгөл нь хаана байгааг хэн ч мэдэхгүй. Маргааш ч биш, нэг сарын дараа ч биш, магадгүй хэдэн жил ч биш ийм байгаа. Тиймээс бид ирээдүгээ прагматикаар тооцоолж бид нэр энэ өөрийнхөө ирээдүг прагматикаар тооцоолж байгаа. Тэгээд хэрвээ өнөөдрийн энэ дайныг цаг хугацаанд нь зогсоохгүй бол дайнд зайлшгүй татагдан орох орнууд орнууд зайлшгүйгээр одоо татагдан орох ийм одоо хамгийн ноцтой аюул танаа орнуудад тулгараад байна гэж хэлсэн. Энэ бол нэгсэндээ тэнч нөгөө нэг НАТОгийн томчууд сууж ирсэн. За ингээд хэд хэдэн одоо ноцтой аюул байна. Нэгдүгээрт нь эхнийх нь аюул бол Путин бидний одоо нэг сар бүр устгах чадхаас илүү ийм олон тооны явган цэргийг ерөөсөө махны нядалгаанд оруулж байгаа юм шиг явуулж байна. За энэ бол ерөөсөө хамгийн том асуудал. Нэг номерын бүр тийм. За хоёрдугаарт нь болохоор Путин Украины энгийн иргэдийг айлгалж Украины дид бүтцийг устгах маш тохиромжтой хямдхан үр дүнтэй зэвсэг олсон. Тэрийнхээ хэмжээгээр үйлдвэрлэж байна. Тэр нь бол Шахид нэртэй Орос, Ираны камикадзе дрон. Гуравт нь Украинд болохтой зэрэг одоо тулдахыг хүссэн бүхэл хүмүүс толдож байгаа ерөөсөө тийм үү? Ингээд өөрийнхөө бид бол ерөөсөө ямар ч юм гайхамшигыг хүлээхгүй байна. Өнөөдөр дайнд дуусна, маргааш дуусна гэж гайхамшиг хүлээхгүй. Зөвхөн бид өөрсдийнхөө туршлага, кровн цус тэгээд түншүүдийнхаа дэмжлэгт л одоо тулгуурлаж юу хийж байгаагаа мэдэрч ингээд байлдаж байна. За тэгээд цааш нь ингэж хэлсэн баа. Бид орчилсан байгаа шүү. За би гол байж магадгүй юмнуудын л орчилсан баа. Өнөөдөр дэлхий дээр 300-аас 400 долларын үнэтэй дроныг зогсоож чадах танк хаач байхгүй. Ерөөсөө л байхгүй. Хичнээн сайн хамгаалалттай танкыг ч гэсэн Украины дангаар хийсэн нисгчгүй онгоц зогсооно гэдэгт би та бүхэнтэй бооцоо хийхэд бэлэн байна гэж хэлсэн. Тийм ч учраас би Украины нисгчгүй онгоцыг, дроныг өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг гэж хэлэхдээ айхгүй байна. За ингээд нисгчгүй онгоцнууд Украины фронтын шугамын эргэн тойронд 20 км орчим үргэлжилсэн тулдааны бүсийг зөвхөн одоо энэ дронууд л бий болгож байна. За дараагийн бидний одоо чухал юм бол дараагийн ажил нь Украины явган цэргийг газар дээрх роботын системээр сольж фронтын бүх логистикийг хангах явдал. Одоо бидний урдаа тавьж байгаа юм бол ерөөсөн фронт дээр явган цэрэг гэж байхгүйгээр одоо тэр нөгөө нэг роботын системээр солих одоо энэ ажиллагаа явагдаж байна гэж хэлсэн байна. За энэтэй холбоотой саяын тэр нөгөө нэг шин нөгөө нэг газрын дронуудыг танилцуулсан ба. Ерөөсөн газар дээрх дронууд ямар үр гүйцэтгэж яаг үгүй л хамгийн нэгдүгээр шахтангуудыг фронтоос зөөж хөвчөрж өгч जैन. Фронт дээр байгаа хүмүүст идэж уух юм авчиж өгч जैन. Тэгээд өөрсдөө нөгөө гүүр бэлэн дааж гэж хэлдэгчтэй тий. Тэгээд окоп руу дотор нь орж юу яаж जैन. Тэгээд дэлбэрч जैन. Эсвэл ерөөсөн шууд одоо нөгөө нэг том зэвсэгний доор очиж дэлбэрч जैन. Тэгэхээр энийг бид нэр одоо цаашдаа маш их хэмжээгээр одоо хөгжүүлнэ. Тэ ийм фронтын бүх логистикийг хангана гэж хангах одоо ийм ажиллагаа явуулж байна гэсэн. За тэгээд дөрөвдүгürt нь бид хэдийн цагаан хэрэмнээс хамаагүй бат бөх олон давхартай ийм одоо нөгөө нэг давхартай тийм хэрэм барьж байгаа. Гэтэ энийг нөгөө нэг цагаан хэрэм шиг ойлгож болохгүй. Энэ бол зөвхөн цохилтын дроноос эхлээд тагнуулын нисгчгүй онгоц хүртэл одоо манай Украин руу нисэх ямар ч одоо боломжгүйгээр замыг зогсоох ийм хан баригдаж эхэлж байгаа. Тэгээд дөнгөж одоо эхэлж байна гэсэн. Мэдээж энийг яагаад яриад энэгүй вэ? Инвест хэрэгтэй тийм үстэй хөрөнгө оруулалт хэрэгтэй. За ингээд одоо би та бүхэнд яг үннийг хэлье. Путин Украин руу 100 шахид явуулж исэн анх эхлээд. Тэгээд удахгүй би та нарт 500 шахид дроныг илгээнэ гэж хэлсэн. Тэр үед нь бид нэр итгэхгүй байсан.
тийм ч их ач холбогдол өгөөгүй. Та нар ч гэсэн тэрэнд ач холбогдол өгөөгүй тийм. Гэвч хамгийн инээдэмтэй нь одоо өнөөдөр энэ хэрэгжчихэд байж байна. Бид нар 400 нисчирсэн дорооник устгах чадсан. Тэгэхээр бидний туршлага соёл иргэншсэн ертөнцөд үнэлж баршгүй ач холбогдолтой байх болно. Тийм. Ийм учраас та бүхэнд ч гэсэн энэ 400, 500, 1000 дронтой нэг л өдөр нүүр тулах ийм одоо аюул байна. Тэгэхээр бид нар бол 7 хоногийн турш өдөр бүр 200-аас 300 шахидтай нүүр тулан зогсож байна. НАТО-гийн ямар ч гишүүн орнууд яг ингэж танах аль нэгэн хот руу чинь дайрах юм бол өнөөдөр хамгаалж чадах боломжгүй гэдэгт би 100% итгэлтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө үндэсний аюулгүй байдлыг маш яаралтай дахин үнэлэх шаардлагатай. За би гадагшаа гадаад орн руу бараг явдаггүй. Энэ бол миний 2 дахь удаагийн гадаад аялал юм аа. Маргааш өглөө гихтэл би дахиад фронт дээр очино. Фронт дээр байж ах болно. Өнгөрсөн жил би Европ дахь НАТО-гийн гишүүн улсын цэргийн баазад очисон. Тэнд надад одоо маш олон тооны тоног төхөөрөмжгүй сайн тоноглогдсон байгууламжийг үзүүлсэн. Гайхалтай сайн байсан. Бүгд төгс нөхцөл байсан. Гэхдээ тэд надаас та энэ талаар юу гэж бодож гинөө гэж асуусан. Миний хариулт тэдэнд таалагдаагүй. Яагаад гэвэл Украины орчин үеийн 4 бүлэг нисгчгүй онгоц 10 км ойртохгүйгээр 15 минутын дотор энэ газрыг Перл Харбор болгож чадна гэж хэлсэн. Тэгээд энэ тухай мэдэн штэ тий 41 оны тэр Японы нисэх онгоц нөгөө гинтийн дайралт хийсэн талаар нөгөө өөртөө баг мэдчих ба. За тэгээд би яагаад энийг ярьж гэнэ гэвэл хин нэгнийг би айлах гэж үүнийг хэлсэн биш шүү. Яг өнөөдөр дэлхий дээр эдгээр технологиуд нь маш хүртээ эмчтэй хямд байгаа тул хэрвээ террористуудын гарт орох юм бол 100 террорист аль ч улсад дэг журмыг чинь устгах чадна гэдгийг би тэдэнд анхааруулсан. Тийм учраас бидний тэмцэл түншүүдтэйгээ хамтарсан тэмцэл бидний одоо нийтлэг эрх ашигт нийтж явах ёстой юм аа. Бид үүнийг одоо өөрийнхөө амьдралаар, өөрийнхөө амиар төлж энэ одоо технологийн дайныг явуулж байна. Тэгэхээр бидний одоо энэ туршлагыг хүлээн авч та бүхний орнууд чинь энэ аюулын өмнө ирчээд байна. Ингээд Украиныг ухамсартайгаар дэмжиж дэлхийн улс орнууд энд анхаарлаа хандуулна уу гэж уриалсан. За энийг би яг нөгөө нэг эхээс нь та нарт орчуулаад хэлээд өгчлөө. Тэгэхээр миний хувьд энэ бол маш их тийм сонирхолтой яг үнэнгийн хэлсэн НАТО-гийн гишүүн орнуудын өмнө НАТО-гийн цэргийн командлагч нарын өмнө үнэнгийн хэлсэн үг болсон. Одоо тэгээд эртээ тэргүй бид нар ч гэсэн өнөөдөр харж штэ тий Камбож, Тайланд юу болж гинэ үү? Ямар зэвсгнүүд хэрглэж гинэ үү? Тэгээд энэ дээр одоо тэр Мадиарын хэлсэн үг бол ерөөсөө бид нар дараагийн одоо 3 дахь технологийн дайнд орцсон явж байна. Энийг бүгдөө хүлээн зөвшөөрч тий ингээд улс орн болгон өөрийнхөө аюунуудыг тий аюуг батлан хамгаалахыг сайжруулж хөрөнгө оруулж тэгээ энэний эсрэг одоо энэтэй нүүр тулах цаг боллоо гэдгийг хэлсэн байна. За энэ 7 хоногт миний хамгийн одоо уяасан анхаарал татсан энэ сэдвийг би та нар сая хэлээд өгчлөө. За тэгээд өөр нэг их одоо бүр ингээд онцлог тийм бүр айгүй сонирхолтой юм болсон гэсэн юм бол байхгүй. Яг л одоо ийм юмнууд боллоо. Би тэгээд дүгнэлт хэлэхэд сая нөгөө нэг Туркид болсон IDF 2025 гэсэн үзэсгэлэнт Украины улсын тагнуулын Чаклун гэдэг дроныг тийм танилцуулсан ба. Бас бус юмнууд танилцуулсан билээ тийм. Тэгэхээр чин одоо ерөнхийдөө Украины энэ одоо дронууд
бол нэлээд одоо өндөр шатанд очсон байна. Мэдээж хэрэг Оросууд ч гэсэн адилхан энд ерөөсөө юу яагаад ах байхгүй. Тэр нь энэ нэгээд тэр нь илүү энэ нь илүү гээд ах байхгүй. Оросууд ч гэсэн одоо энэ шихэдгээ сая хиний хэлсэн үгийг хэлж өглөө. Мадяри. За тэгээд энэ бас нэг ийм яриа энэ 7 хоногт шууганд гэдээсэн байгаа. Туркийн ерөнхийлөгч